Энэ удаад та бүхэн дуулгах фактууд маань явсаар байгаад эх 5 дахь өдөр явагдах Монголын үндэсний олимпийн хорооны даргын сонгуулийн технологитой яг таг холбогдно. Эхлэе. Тухайлан Монгол улсыг тонож хоосруулах зорилгоор төрийн тэргүүн болох гэж улаардаг. Тэгээд яаж ийж байгаа төрийн тэргүүн болж авмагцаа төлөвлөсөн лойр хулгайгаа хэрэгжүүлдэг гэдгийг бид Цахиагийн Элбэг доржийн 8 жилийн туршид хийсэн гэмт үйлдэлүүдээр нь мэддэг болжээ. 2009 онд Санжинбаяр Элбэг дорж нар хамтран намбрын энх хоёрыг унгааж аваад оюу толгойн гэрээг баталсан. Элбэг дорж огт цаад болоогүйгээр үл барам оюу толгой гэдэг онгоо охиноо айлдагсан. Одоо араас нь гоншигноод юухгүй хэмээн телевизээр хэвнэг ярьцуулсан. За тэгээд 5 толгойн лойрын гэрээг зүтгүүлсэн оюу толгойг дубаатсан. Эрдэнтийг хөвжилсэн гэх мэт асар том лойруудын саад бартааг арилгах улаан хамгаалагчийн үүргийг гүйцэтгэгч нь Элбэг дорж байсаар ирлээ. Зөвхөн олонд биел болсон нь энэ хэд. Тэгвэл үүнээс гадна хууль батлуулах замаар асар том лойрыг хэрхэн явуулдаг тухай та бүхэн тайлбарлаж өгье. 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын их хурлаас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг хэлэлцэн баталжээ. Хуулийг санаачлагч нь Цахиагийн Элбэг дорж. Уг хуулийн 8 дугаар зүйлийн 1-2-т энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг баталж зарцуулалтанд нь хяналт тавих хэмээн заасан байна. Мөн 11 дугаар зүйлийн 11-1-3-т нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, бүсийн амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийг гэр байшингийн дулаалга, сайжруулсан зуух, шахмал хагас кокшсон болон шингэрүүлсэн хийн түвшээр хангах асуудлыг шийдвэрлэнэ хэмээжээ. За ингээд та бидний мэдгээр утаагүй зуух хэмээх 2 хүүхдээ өнгөө мэдэлсэн түүхтэй. Утаагүй зуухны гүйцэтгэгч нь мэдээжээр MCS компани. Цахиагийн Элбэг дорж ерөнхий сайд байхдаа зүүн хараагийн спирт балбармын үйлдвэрийг MCS-т ховжлон авч өгснөөр MCS-ийн туганд сөхөрсөн тухай манай хаардын хөтөлбөр бараг жилийн өмнө мэдээлж байсан. За ингэж утааны тухай үлгэр өрнөнө. Ийхүү олон тэрбумын төсөв батлуулж мөнгийг нь авмагцаа ердөө дараа жил нь буюу 2012 оны 5 дугаар сарын 17-нд бас нэгэн хуулийг батлуулан гаргаж авлаа. Тэр нь агаарын тухай хууль. Мөн л энэ хуулийнхаа 4-1-2-т хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг баталж зарцуулалтанд хяналт тавих хэмээн заажээ. Мэдээж төсөв батлагдсан. Мөнгө зарцуулагдаад дууссан, агаарын бохирдол арилсангүй улам нэмэгдсэн. Ийхүү өмнөх хуулиа хүчингүй болгон дараа жил нь өөр хууль батлан төсвөөс мөнгө гаргуулan хувааж идэг технологиг бид одоо мэддэг боллоо. Үүнийг хуулийн аргаар мөнгө хулгайлах арга гэнэ үү, юу гэнэ үү таны таалал мэдэх хэрэг. За одоо нөгөө үндэсний олимпийн хорооныхоо тухай ярив. Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч загцруулах базаахгүй юмтай утгалцсан үнийг та бид мэднэ. Тэрээр одоо олимпийн хорооны ерөнхийлөгчд ахин нэр дэвшин мөрийн хөтөлбөртөө маш том үлгэр зохиожээ. Тэр нь 200 сая доллараар хөл бөмбөгийн ордон барина гэсэн үлгэр. Хааваа тэр 200 сая доллар Монгол мөнгөөр 500 тэрбум орчим төгрөг. Тэтгэврийн насыг 60-та болгох дээрээ тулсан Монгол улсаас яаж ийм том мөнгө гарах вэ? Тэр тусмаа хөл бөмбөгийн ордонд шүү дээ. За яг мөнгө босголоо гэж бодъё. Гэтэл үүнээс гадна маш том бас нэг саад бий. Тэр нь юу вэ гэвэл тэрхүү асар том ордныг барих газрын тухай асуудал юм. Ямар нэгэн барилгыг агаар дээр барьж болдог гэж хаад сонсоогүй. Тэгвэл одоо гэмт хэрэгтэн цаг зөрөнгийн амлаад байгаа хөл бөмбөгийн ордон чухам агаар дээр барих уу? Яагаад гэвэл Монголын үндэсний олимпийн хорооны мэдлийн бараг бүх газрыг мань цаг зөрөн 3 тэрбум 800 сая 25 мянган төгрөгөөр зараад идчихсэн хүн юм. Энэ хэрэгтэй тэрээр 3 жилийн ял сонсож өршөөлийн хууль хамрагдан гарч ирээд одоо дахин лойроо өргөжлүүлэхээр Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчид нэр дэвшгээр улаарч байна. Үйлдэлсэн жижиг талбаануудыг нь ANAL MCS тэргүүтээ 6 компани эзэмшлээ тогтоож барилга барих ажлаа эхлүүлээд байгаа юм. Гэтэл ингэж зарж үрж дуусгасан газарт ийм том бүхэл бүтэн цогцлоор барина хэмээн үлгэр ярьж байгаа хүнийг юу гэж үзэх вэ? Хөтөлбөрийн эхэнд дурдсанаар сайн сайхан юм амлаж гарч ирэнгүүтээ хууль батлах замаар мөнгө гаргуулan аваад хуваан эдэж дуусгадаг. Хариуцлагаас бултахын тулд үргэлжлүүлэн өөр хуулиар өмнөх хуулиа хүчингүй болгодог Элбэг доржийн лойвчдын үлгэрийн бас нэг хувилбар яг энд давтагдах гэж байна. Энэ бол зөвхөн Элбэг дорж ба түүний багийнхны хийдэг технологи юм. За одоо та бүхэнд ямар нэг төсөөлөл гарч ирж байгаа үстэй. Тэгвэл чухамгүй амлаад байгаа тэр асар том барилга барих газаргүй болчихсон энэ байгууллагын ерөнхийлөгч болох гэж ямар ямаа хийж инхүү үхэн хатан зүтгээд байгаа хэрэг вэ гэсэн асуулт гарч ирнэ дээ. Хариулт нь мөнгө, маш их мөнгө. Олон улсын олимпийн хорооноос жил бүр Монголын үндэсний олимпийн хороонд 2 сая доллар олгодог болохоор тэр 2 сая доллар буюу 5 тэрбум төгрөг. Гэхдээ зүгээр өгдөггүй юм. Монголынхаа баг тамирчдын бэлтгэл, эрүүл мэнд, бусад хангамжинд зарцуулаарай хэмээн өгдөг тэр мөнгөний төлөх зодоо юм. За ийхүү газар газрын лой урьчдаар бүрдэл болсон загц сүрэнгийн баг эрх баасан гарагт Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн суудал өрсөлдөж жил бүр өгдөг 5 тэрбум төгрөгийн төлөө хамаг муу муухай технологи уралдуулах гэж байна. Ялбал жил бүр өгдөг 5 тэрбум төгрөгөнд загц сүрэн болон түүний баг эзэн суун. Өмнө нь Монголын үндэсний олимпийн хорооны бүхэл сул газрыг 3 тэрбум төгрөгөөр наймаалцчихсан. Дээр нь жил бүр өгдөг 5 тэрбум төгрөгийг ирсэн тэр хүн шүү дээ. Одоо та бүхэнд ямар сонсогдож байна? Дээр нь нэмж хэлэхэд загцрынгийн тэрхүү лойрын багт үлгэрч өвөө Элбэг доржийн зөвлөх одоо Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Ааганбаатар буюу Габи багтаж байгаа юм. Нэгэнт Габигийн тоглоомд тутгалтад ороод ирж байгаа болохоор ард нь суугаа айдсан тодорхой. Мэдээж үлгэрч өвөө Элбэг дорж. Хөл бөмбөгийн ордны тухай үлгэр ингэж бүтсэн. Үлгэрийг үнэмшилтэй болох ажлыг мэрэгжлийн пиарчин Габи гардаж хийсэн баг. Одоо бүрэн зураглал нь гарч ирж байна уу?
За та бүхэнд бүр тодруулан тайлбарлаж өгье. Монголын үндэсний олимпийн хороо хэмээх төрийн бус байгууллагыг загцран хүлээн авахад анх 40,000 м2 газартай байжээ. Харин тэр 40,000-аас одоо 18,000 хүрэхтэй өвөтэй нь үлдсэн байна. Яаж ингэж газар идээд байгааг нь түрүүн хэлсэн. Тэгвэл тэдний амлаад байгаа 200 сая долларын өртөгтэй хөл өмгийн ордны зөвхөн барилгана гэхтэл 131,400 м2 талбайг шаардах ажгүй. Харин өнөөдөр үндэсний олимпийн хорооны мэдл ердөө 18,000 м2 орчим газар үлдсэн. Ийм жижигхэн газар түүнээс 6.3 дахин том 131,400 м2 хэмжээтэй том барилга багтааж барих юм гинэ. Зүүрлэж хэлбэл 18 ширхэг машин багтах зогсоол 130 ширхэг машин багтаана гэсэн үг шүү дээ. Ийм үлгэрийг зөвхөн утааны тухай хуулийг санаачлагчдад л зохиож чадна. Бас нэг хардлага яваад байгаа нь өдгөө шоронд орох зам нь цэлийтлээ нээгчгээд байгаа цахиагийн элбэг доржийг олон улсын олимпийн хорооны бүрэлдэхүүнд багтаачих гэсэн санаархал яваад байгааг бас үүсэхгүй. Олон улсын олимпийн хороо гэдэг байгууллагад дандаа эрхэмсэг язгууртнууд, хаанхүү, гүнжнэр багтдаг юм билээ. Тогснуудын дунд хэрэж их гэсэн оролдлогыг зөвхөн үлгэрч өвөө элбэг доржил мөрөөдөж чадна. Утааны тухай хууль болон хөл бөмбөгийн ордон барих тухай үлгэрийн тайлал ийхүү тодорч байх шиг.